Хоол эрүүл байлгаж чадна, өвчлүүлж бас чадна. Хэрхэн таны мэдлэг, сонголт, дадлын үр. Энэ өдрийн мэд өнөөдрийн бидний хүндэж байгаа сэдв маань хүмүүсийн дунд бас баг боловч маргаан дагуулад байгаа. Цагаан гурилын хэрэглээний талаар одоо хэлхэн зүйтэй болов уу гэж сонголоо. За цагаан гурил гэж бидний яриад байгаа зүйл бол өнөөдрийн хүмүүсийн бас нэг үзээ ядаад байгаа зүйл шиг тийм ч бас их аюултай зүйл биш. Тэгэхээр хүмүүс одоо гадуурын сошиал дээр бичээд хоорондоо яриад байгаа зүйлүүдийг ингээ харахаар зэрэг цагаан гурил өрөөсөө шууд ороод тэгээ нөгөө гурилын цавуулга энэ төр гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ тэр утгаар бараг л нөгөө одоо цаас наадаг цавуу шиг юм ойлгоод ах шиг байна. Тэгэхээр зэрэг цагаан гурил бол гидсэнд очиод наалтчдаг. За тэгээ наалдаад одоо гидсэнд өвчин үүсгдэг. За ямар ч одоо шимт хичээлгүй тэргээд ингээд юм олон зүйл яваад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол ийм биш ээ гэдгийг хэлхийг бол хүсэж байна. Цагаан гурил бол мэдээж одоо бүлүүрийн гурил болон одоо БГ 115, 75 энэ төрөө бодох юм бол одоо цагаан гурил гэдэг байгаа чинь буудаан гурил 35, 45-ыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр буудаан гурил БГ гэдэг үсгний ард байгаа тоо бол одоо тухайн гурилд агуулгаж байгаа шимт хичээлийн эслэгийн агууламж эдрийг бас илтгэж байгаа юм тоо гэж байгаа. Тэгэхээр тэр тоо буурах тусам мэдээж одоо хүний биед илүү ашигтай байх шимт хичээл нь буурч байгаа гэсэн утгатай. Гэхдээ цагаан гурил бол тэр одоо хүмүүсийн яриад байгаа шиг гидсэнд очиж наалтчдаг, тэгээ янз бүрийн өвчин үүсгдэг гэдэг юм бол байхгүй. Тэгэхээр энэ яриа юунаас үүдэлтэй ингэж гарч ирж байна вэ гэхээр зэрэг энийг бодохоор зэрэг миний хувьд бол юу гэж бодож байна гэхээр хүмүүс маань яасан одоо энэ өөрийнхөө бие физиологийг мэддэггүй юм бэ? Хоол усрах замын нөгөө ферментийн янз бүрийн одоо тэр хоол усруулах тогтолцоогоо огт мэдэхгүй байна уу да гэсэн юм сэтгэл төрж байгаа байхгүй. Тэгэхээр цагаан гурил гэдэг бол тэр бидний мэддэг цаас наадаг цавуу шиг очиод ингээ наалтчдаг. Тийм цавуулгын асуудал бол одоо тийм цавуу шиг ингэсэн очиод наалтчдаг юм бол огтосож байхгүй. Тэгээ цагаан гурил гэдэг ийм зүйл бол өөрөө хялбар шингэх нүүрс усны бидний гол их усүр байна. Зарим үед бид нэр илчлэг хэрэгтэй үед бол цагаан гурил хэрэгтэй байна. За дээр нь бэгийн төрлийн амин тэмүүд, гих мэт амин тэмүүдийг магадгүй бус дүр тариатай харьцуулахад арай бага ч гэсэн агуулж байна. Маш бага хэмжээтэй ч гэсэн эслэг бас агуулгадж байдаг. Тэгэхээр цагаан гурилыг бол мэдээж байнгын өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол тийм их оновчтой сонголт биш. Харин тодорхой хэмжээгээр идэж уух үедээ хэрэглэхэд бол тэрийг одоо бүр үзээ ядаад ах шаардлага байхгүй гэдэг зүйлийг үүгээр бол хэлхийг хүссэн. Тэгээ Улаанбуудаан гурил гэдэг бол дэлхийн нийтээрээ л одоо бидний хэрэглэж байгаа үндсэн хүнснүүдэд агтдаг биднэрт энерги их үүсвэр өгч идэг ийм үндсэн бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээ хамгийн гол нь үзээ ядаад байгаа шалтгаан нь өдөр болгон монголчуудын хоол хүнсэн чи өдөр болгон цагаан гурил орж ирээд байдаг. Тэгээ манайхан шиг ийм их гурил нь одоо идэхийн гурлаа одоо битгий юм шүү дээ. Ингээд дэлгүүрт байгаа энэ килограммын савлгаатай ийм их гурилын хүнс. За тэгээ эн чинь нөгөө цагаан гурилаас гадна маш их тостой, чихэртэй ингээд болгоцсон тийм гурилын хүнснүүд байгаа. Тэгэхээр ийм гурилын хүнснүүдийг харин өдөр тутам хэтрүүлж хэрэглэж байгаа байдал нь өөрөө монголчуудын эрүүл мэндэд өнөөдөр сөрөг нөлөө авчирч байгааг л авчирч байгаа. Тэгэхээр хоол хүнс гэдэг зүйл бол ерөөсөө хэмжээний асуудал байна. Тэгэхээр цагаан гурилыг бол идэж болно. Хамгийн гол нь та бүхэн хэрэглээгээ зохицуулаад бусад үр тарианыхаа төрөлтэйгээ зөв харьцаа үүсгээд ингээ хэрэглэж байхад бол энэ бол тийм бүр одоо зайлшгүй одоо хор мэт зүйл гэж ойлгоод байгаа нь бол буруу ойлголт байна гэж хэлхийг хүсэж байна. Хоол бол эм эрүүл мэндийн цуврал хөтөлбөр.